1980-ад онд дэлхийн улс орнуудад олон талын судалгаа шинжилгээний ажил хийгдсэн ба нэг хүн дэлгэрэх бодисын солилцооны хэд хэдэн эмгэх хам шинжийн бүрдлийг X хам шинж буюу метаболик синдром хэмээн янз бүрээр нэрлэх болсон байна. Бодисын солилцооны хам шинж илэрсэн хүмүүсийг уг шинж илрээгүй хүмүүстэй харьцуулахад зүрх судасны эмгэгээр өвчлөх эрсдэл 2 дахин, зүрхний шигдээс цус харуулт зэрэг амь насанд аюултай хүндрэлээр нас барах эрсдэл 3 дахин өндөр байжээ. Сүүлийн 20 жилд бодисын солилцооны хам шинжийн тархалт эрчимтэйгээр нэмэгдэж, дэлхийн насанд хүрсэн нийт хүн амын 20-25% нь бодисын солилцооны хам шинжтэй гэж олон улсын жихрийн шижингийн холбооноос мэдээлж байна. Америкийн нэгдсэн улс, Испани зэрэг оронд хийгдсэн судалгаагаар ажил мэргэжлийн онцлог бодисын солилцооны хам шинжийн тархалтанд нөлөөлж байгаа ба зүрх судасны өвчний эрсдлийг ихсгэж байгаа хэмээн үздсэн байна. Бодисын солилцооны хам шинж буюу зүрх судасны өвчний талаар одоо ярина. За өнөө үед хотцолтын улмаас таргалалт, хөдөлгөөний товтлолын улмаас бодисын солилцооны хам шинжээр өвчлөл нэлээд дэлхийн хүн амд 25%-тай өвчлөд байна. Бодисын солилцооны хам шинж гэдэг одоо тодорхойлно гэх юм бол одоо цусан дах инсулин хэсэг, цусан дах өөх тоосон хэсэг, артын даралт хэсэг, таргалалт зэрэг одоо гол тийм эмэг бүрдлээр үүсдэг тийм хам шинжийг хэлдэг байгаа. За бодисын солилцооны хам шинжийн улмаас цаашлал суснаа хатуурал бүр гүнзгэрхийн зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл үүсхийн гол тийм эрсдэл хүчин зүйлсийн нэг болж өгч байгаамаа. Хэд хэдэн голлох шалтгаан байдаг. Буурах хооллолт, өөх тоостой хооллын хэмжээр хэрэглэх энэ үүний улмаас одоо биеийн доторх өглөлт ихсэнтэй холбоотойгоор одоо цусан дах өөх тоосны хэмжээ ихсээд судасны хатуурал үүсэх гол хүчин зүйл болж өгдөг байгаа. Мөн хоёр дахь гол шалтгаан гэх юм бол архаг стресс байгаа. Өнчин тарих гипоталамус бөөрийн дэд булчирхаанд тэмцвэрт байдал алдагснаа холбоотойгоор бодисын солилцооны хам шинж хожим үед онцлогдож үүсдэг байгаа. Дараагийн шалтгаан гэх юм бол хөгшрөлтийн процесс байгаа. 50-аас дээш насны хүмүүст 50-60% нь бодисын солилцооны хам шинж үүсэж байгаа. За бодисын солилцооны хам шинжээр энэ эмэгтэйчдийн түлхүү өвчлөлтөд өвчин байгаа. Дараагийн шалтгаан гэх юм бол чихрийн шижийн хэв шинж хоёртой өвчтөнгүүд бодисын солилцооны хам шинжинд гол хүндрэл нь болж өгдөг ба. Мөн чихрийн шижинтэй өвчтөнд хүндрэл нь зүрх судасны өвчин болж өгдөгөөрөө чихрийн шижин өвчтөй хүмүүс илүү хүндрэлтэй тохиолддог гэсэн үг юм аа. Мөн одоо хөдөлгөөний дотгорлолтой амьдралын буруу хэм маягаас үүдэлтэй бодисын солилцооны хам шинж үүсч болдог. Жишээлбэл одоо техник технологи хөгжсөнтэй холбоотойгоор хүмүүс зурагтын өмнө хэд удаан суух, хөдөлгөөн ерөөсөө хийхгүй байснаар тухайн төвийн таргалал гэж үүсч эхэлдэг байгаа. Төвийн таргалал гэхээр одоо бүслэгийн тойрог нь эмэгтэй хүнд 85 см-аас ихсэх, эрэгтэй хүнд 90 см-аас ихсэх тохиолдол бодисын солилцооны хам шинж үүсэж байгаа гэсэн. Мөн үүндэн сэтгцэн өвч ордог шизофрен гэдэг өвчин нь мөн бодисын солилцооны хам шинж үүсгэд тийм голлох хүчин зүйлийг нөлөөлдөг байгаа өвчин юм аа. Тэгээд одоо үүнтэй холбоотойгоор дотор өөхжилт ихсэнтэй холбоотойгоор цусан дах өөх тосны хэмжээ ихсээд судасны хатууран уян хатан чанараар байдлаа алдсантай холбоотойгоор биеэр тархах судасны бүх цаашдаа гүнзгийрэлт биеэр тархах судасны бүх байрлал хэсэгт нь цусны хатуурал гүнзгий явагдаж зүрхэнд очих цусны хэмжээ багаснаар одоо зүрхэндх ачаал нэмэгдэж зүрхний булчин тэм томрох үйл ажиллагаа юу болж өнгөрдөг байгаа. Зүрхний булчин томорснороо зүрхний цусан хамж дутагдах тэм өвчин үүсдэг байгаа. За онцлог арга гэх юм бол цусны ерөнхий шинжилгээ, биохими шинжилгээ заашгүй хийх шаардлагатай байдаг. Биохими шинжилгээнд өөх тоосны хэмжээ ихсэх, одоо гол үзүүлэлтүүд байдаг. Холестерин, их нэгдэл липопротеин буурах, тригглицеридийн хэмжээ ихсэх зэрэгтэй холбоотойгоор гол шинжилгээ, цусны ерөнхий шинжилгээ, биохими шинжилгээнд явагддаг байгаа. Цаашлаад тэрвэл хэрэг зүрхэнд нөлөөлсөн тохиолдолд зүрхний цахилгаан бичлэг хийлгэх, зүрхний эхокардиографи зэрэг шинжилгээг хийх шаардлагатай байдаг байгаа. Ер нь хүн урьдчилан сэргийлэхийн тулд жилд тогтмол 6 сард нэг удаа цусны ерөнхий шинжилгээ, шийсний ерөнхий шинжилгээ тогтмол хийх шаардлагатай байдаг. Хэрэв өөрсдөө тохиолдолд заалшгүй нарийн мэргэжлийн хэмжээнд хандах шаардлагатай. Бага насны хүүхдүүд
одоо сүүлийн түргэн хоолнуудын хэмжээгээр эзэж, тэрэндээ холбоотой мөн хөдөлгөөний дутагдал. За үүнээс урьдчилан сэргийлэх гэвэл мэдээж хөдөлгөөний дутагдлаа засах, эрүүл зөв хоолтой болох гол шаардлагатай байгаа. Хүүхдүүд гэх юм бол мөн том үндсэн ялгаагүй урьдчилан сэргийлэх шаардлагатай байдаг. Үүнд нь гэх юм бол эрүүл зөв хоолтой байгаа. Эрүүл зөв хоол гэх юм бол одоо цагаан гурил буудаа хэрэглэхгүй. Цагаан гурил буудаа нь одоо нөгөө өг тосонд илүү их хоригдлогдоод өтгөн хатах процессыг илүү тийм эрчимжүүлж өгдөг байгаа. Энэ оронд хэвийг агуулсан, үр тариа агуулсан, бор гурил агуулсан тэм бүтээгдэхүүнийг ер нь түлхүү сонгож хэрэглэх шаардлагатай байдаг байгаа. Ер нь уух усны хэмжээг хүний одоо биеийн килограмм-жинд тооцоолж болдог байгаа. 1 кг-жинд 42 мм уус гэж тооцоолвол жишээлбэл 70 кг-жинд тооцоолон дор хаяж 2 литрээс 3 литр ус тэгж тооцоолох боломжтой. Хүүхдэд мөн ялгаагүй килограмм-жинд 1 кг-жинд 42 мм тооцоол өдрийн нормоо хангах боломжтой гэсэн үг юм аа. За этгээтэй хөдөлгөөнд тасал гэхээр хүмүүс ер нь буруу ойлголттой явдаг байгаа. 7 хоногт 3-аас 4 удаа өдөрт 30-аас 40 минут этгээтэй тасал хөдөлгөөнд зайлшгүй их шаардлагатай байдаг. Хүмүүс тэрийгээ одоо алхах ч юм уу, шатаар өсгөх ч юм уу, тэрийг этгээтэй тасал хөдөлгөөнд их андуурах тохиол их байдаг. Энэ оронд биеийн тамирын дасгал хийх, өглөө гүүх, уулан тавирах зэрэг тийм дасгал хөдөлгөөн түлхүү хийвэл таны эрүүл мэндийн хөдөлгөөн чинь илүү тийм сайжрах тийм хандлагатай байдаг байгаа. Хорц зуршлаас татгалзах хэрэгтэй байдаг. Арх тамхины хэрэглээг багасгах ер нь зайлшгүй шаардлагатай байгаа юм байцан солилцооны хаам шинж үүсгэд. Мөн дараач хүчин зүйл гэх юм бол стрессээс ангижрах, өөрийгөө тайвшруулах тийм арга хэмжээ авах шаардлагатай байдаг. Стрессээс ангижрахын тулд өөрт хэрэгтэй дасгалаа олж мэдэх шаардлагатай байдаг. Хамгийн энгийн дасгал болох амьсгалын дасгал байдаг. Хамраараа аваад гидсээрээ төмбөлгөөд буцаж гарах тийм дасгалыг өдөрт 10 удаа хийх шаардлагатай байдаг. Унтахаас өмнө буруу бодлого та зэслэх хэрэгтэй байдаг.